Хай. Энэсийг хараа. Яг хотын нөө Орос элчингийн уртлын зам байдэн штэ. Яг тэрэн шиг харагдаад гоё харагдсан гэж юу. Би өчигдөр орой хажуугийн супермаркетаас өглөөний цайны сэндвич, кек центр авсан. Нөхөр маань цайгаа уугаад ажилдаа гарна да. Энд бас яг хүнтэй уулзах ажлын томилдоор ирсэн. Тийм болохоор яг л ажлын цагаар өглөө болгон 8-аас орой 6-7 хүртэл завгүй яжгаад тэгэд буцах юм. Тэгэхээр яг бид гуравтай хамт гадуур дотор юм үзэж чадахгүй л байх төө. Манай хөрхөн намнаа ирж байна. Цэцэгнээс хөрхөн намнаа ирж байна. Өнөөдөр бид гурав гадуур явна гэж ярьсан. Гэтэ хаашаа явахыг бол мэдгүй. Намнаа байгаа юм чинь би тэрэнд санаа зовох шаардлагагүй. Хаашаа явна гин тийшэл дагаа явчих. За Японы юунаас нэхэлж ярих уу? Хүмүүсээс нэрээ. Хүмүүсийн гаднах төрхөөс нэхэлж ярээ за. Ихэнх хүмүүс нь ажилдаа явсан ч байгаагүй гадуур зүгээр явж байгаа ч бай. Их хөвчлэн хар хувц өмсдөг. Яагаад гэдгийг мэдгүй. Ер нь дандаа хар хувц өмсдөг юм билээ. Тэгээд арай жоохон юм өөр өнгийн хувц өмссөн хитэн нэг жоохон өөр хотойх ч юм уу жоохон хөдөөний юм шиг мэдрэмж төрүүлэх гэдэг юм билээ. Тэгсээр нэг хар хувцас халтар нь мэдэгдэдгүйгээд хаяндаа өмсөхөд амар идэв штэ тий. Тийм биш. Япончууд үнэхээр цэвэрхэн. Гаднаас нь ингээ харахад хувц сунар, гутал өөрсдийнх ингээд үгүй ер нь би хаана бүгд амар цэвэрхэн. Ер нь байн гусанд орж тэгж нэг бие нэг тийм цэвэрхэн авч явдаг соёл бол байд юм билээ. Тэр нь айгу таалагдсан. Ерөөсөө тийм элдв үнэр танар байхгүй. Тэгж ер нь баг бүгдээрээ ганган цэвэрхэн хувцалдаг. Тэр тусмаа эмэгтэйчүүд нь тэгэд бас залууга охтууд нь бол ер нь дандаа юм ганган хувцалт юм билээ. Одоо жоохон 30-40 гарцсан эмэгтэйчүүд бол дандаа юм төвл өсгөдөө готломсдөг. Тэгэд арай жоохон залуухан нэг 20 гарын ч юм уу ингээд яг бодит наснаас хамаагүй залуу харагддаг болохоор ер нь өөрийнхөө за энэ тэд настай байх таа гэж бодсон тэр дор хаяж 10 нас нэмж хэлвэл жинхэнэ настай төгөж магадгүй. Тэгээд тийм залуу охтууд нь болохоор бас юм үгүй ер нь бүр амар ганган хувцалт юм лээ. Бүх юм нь амар ганган. Гэтэ нэг жоохон сонь санагдсан юм нь болохоор эмэгтэйчүүд нь одоо юм жоохон задгай хувцалдаг гэх юм уу? За задгайч гэж за одоо ингээд дээгүүрээ биеийн дээд одоо энэ цээж хэсгээ болохоор ерөөсөө нэг хил гаргадаггүй. Тийм халуун биш багт чинь дээгүүрээ ингээд зузаалаад ер нь айгу битүү. Харин доод хэсгээрээ ингээд жоохон задгай. Дэрүүгээр богинохон айгу богинохон юу бүнүүд айгу хүмсэнтэй доогоор нэг уртай өмс гидэр энэ төр өмсөд ийм нэг cute image бүртүүлцдэг. Тэгэд тэр юу бүх чи ингээд салхинд ч юм уу эсвэл жоохон тонгож монгохлоор ингээд одоо дотор өмсдөг жижиг шорт нь одоо хамгаалах төрсөнг гэх юм уу? Тэр нь ингээд харагдаад идэг заа. Тэгээ баг би одоо эмхтэн хүн биш тэрийг баг ингээд харахаа санаа зовж яхад тэд нар өөрсдөө нэг тэрэндээ анзаард юм уу? Надад нэг жоохон нэлийн задгай нэг тийм өөрсдийнх нь байгаа байдал цогцохооргүй эмхтэрсэн секси имиж бүртүүлээд байгаа юм шиг санагдсан. Харин үс нь, хумс нь, арьс нь бүгдээрээ цэвэрхэн. Нэг тийм хөргөн гэхээсээ илүү цэвэрхэн тийм охтуудтай юм билээ. Ирчүүд нь харин харьцангуй даруухан. Тэгэд бүгдээрээ урт үстэй. Тэгэд бүгдээрээ яг хэвийн жинтэй хэвийнээс арай туранхай ч юм уу? Бас нэлийн туранхайтар санагцсан. Тэгээд төсөөснөөс жоохон намхан санагцсан. Ер нь нэр юмгүй, нэг хүндэр санагдаагүй. Миний бодлоор хятадуудыг тэр тусмаа Бээжингийн хүмүүсээс бол Токиогийнхан хамаагүй намхан санагцсан. За өнөөдөр эхлээд бид гурав аквариум утсан. Аквариум нь энгийн л жижигхэн хөрхөн аквариум байсан. Тэгээ дараа нь болохоор Шибуя гэд нөө нэг хамгийн их хүн зорчдог авто зам. Тэрүүн дээр очисан. Тэр бол заавал очих хэвээр газар. Ер нь яг л ингэж бичлэг дээр гараад идэв штэ. Ингээд октод гялсан гэл нонгэрл асан гот амар хордон гүйжээл яг ингээд голтон зураг мурга авдаг. Утасныхаа хөлийг ингээд тавьж хагаад гялс бичлэгээ хийдэг мэдэг. Яг л тийм юм билээ. Амар юм бүжгэн сонгой. Ийм сэтгэл хөдлөх үз. Тэгээ тэрнийг хажууд нэг Хажико нохооны хөшөө дээр очисан. Тэр Хажико нохоо болохоор түүхэн юм. За баг хэдэн оны хийх гэдгийг мартчихж 100 жилийн өмнө хэлөө. За ямар ч ихсэн
эзнээ нэг ажилдаа явж ирэхдээ дандаа нэг буудал дээр хүлээгээд тосч аваад хардаг. Тэмхүүрх нохоо байсан байл да. Тэгээд эзэн нэг өглөө ажилдаа явчаад ажил дээрээ гинт шигдээс болоод нас бараад тэгээд эргэж ирээгүй ч гэсэн үлдсэн наснда нөгөө нохоо нь эзнээ хүлээсээр байгаад өнгөрдөг. Тийм үнэнч тууштай тэмхүүрхэн сэтгэлтэй нохооны талаар японочууд мэдээд тэгээд тэр хайвахны нь бүр ингэж хайрладаг байгаад тэгээд өнгөрсөнийхэн дараа хөшөөг нь босгож одоо тийм үнэн сэтгэлийн бэлэгдэл болгож мөглөө үлдээсэн байт юм байна. Тэгээд тэрэн дээр очисон. Тэгээд тэрнээс гараад Одайба гэд бас яг нөгөө эрхчлөөний хөшөөний ингэж багсгсан хувилбартай тэр хэсгээр явсан. Тэрээсээ бас оройдоо гэрэл мөрөлттэй үзэсгэлэнтэй. За энэ бичлэгэн дээр 2 өдрийн бичлэг нийлүүлээ ярьчээ. Өнөөдөр бит 3 Disneyland дээр тоглосон. Одоо гэхдээ яг аялын сезон биш ч гэсэн ер нь үзүр үйлчилгээний газруудад хүмүүс айгүй их байд юм билээ. Өнөөдөр л ихэд ингээл ажлын өдөр Disney дэрнийх юм хүн ихтэй биш байгаа нь бах. Тэгсэрнээ л ерөн жоохон очиртой. Бит 3 тэгээд нэг очирлах дургу 3 хүн. Ямар нэгэн тоглоом 20-с доош минут хүлээлттэй бол үзнэ. Тэгээд 20-с дээшээ гэвэл ер нь тоглохгүй. Тэгээд ер нь 7-8 тоглоом дээр бол тоглосон. Disney гоё санагцсан. Бүх юм нь гоё санагцсан. Гэтэ хамгийн гоё нь юу гэж? Хүмүүс нь энэ дэр чи хүн болгон юм. Яг нөгөө Disney-гийн дөрүүдийн дүрдээ ороод бүгдээрээ гангалж ирдэг. За бүр муудаа нөгөө Микигийн чих авч зүүдэг. Хүн болгоно нь гоё. Ямар нэгэн дүрд орцсон. Ингээд Disney-гийн барилга байгууламжууд бүгдээрээ амар юм гоё байхад ирж тоглож байгаа хүмүүс нь бүр цэцэг шиг улам өнгөлөг харагдуулаад айгүй гоё болгочт юм билэ. Тэгээд доторх хоолны газрууд нь одоо ариун цэврөөрөө дэд бүтцүүд нь ер нь бүх юм л тийм олон хүн ирсэн ч гэсэн хүртээмжтэй, нөөцтэй байхаар юм шиг санагцсан. Гэтэ энэ болохоор яг Disney-гийн онцлог биш. Энэ бол ер нь Японы онцлог байж магадгүй. Ер нь яалтчгүй хитрхи олон хүнийг жижигхэн хязгаарлагдмал орчинд хамгийн тав тухтайгаар байлгаж чадж байгаа хамгийн эко, хамгийн минималист шинжтэй хот юм шиг санагдаж байгаа. Хөөхөн ямар жижиг юм бэ гэж бодсон юм болгонд хүнд хэрэгтэй юу вэ? Бүгд бүрэн байдаг. Хөөхөн жижигэн сан байдаг бахны гэж бодохоор нөгөө талынхын шин дээр сойдсож байх жишээний нэг тийм жижигэн орон зайд бүх юмыг амар сайн багтааж чаддгаараа юмнууд нь нэг бүрэн бүтэн хүрэлцээтэй хангамжтай юм шиг мэдрэмж төрүүлээд нэг тийм үнэхээр нэг тийм чамин хөргөн мэдрэмж төрүүлэхээр ер нь Японы хамгийн том онцлогийг би ингэж харсан. Тэгээд ер нь эрчим хүчний эдийн засгийн хэмнэлт хийж илүү эко, байгаль дийлтэй технологи зарчмыг дэмждэг нь ер нь өдөр тутмын одоо хэрэглээднээс аягүй сайн анзаарэгддэг юм билээ. Одоо жишээ нь метро л гэхэд нэг шугамаар одоо хэдэн метро ирээд байгаа юм би 2-3 минутын зайтгаар цогцоо цаг метро ирчин за. Одоо ерөнхийдөө тэр метроны замыг л хувааж хэмнэж хэрэглээд байгаа гэсэн утга байхгүй. Тэгэл ер нь бүх юм тийм ээ. Одоо 0-ын цаас нь л гэхэд нэгхэн давхар нэмгэн цаас. Одоо тэгээ хэрэгэл зураагүй хүмүүс болохоор 2-3 давхар ингэж ороож байгаа л тэгсэр нь ингээл цорол хуруу бохирдуулаад ч юм уу. За мэдгүй. Гэтэл энэ ч олон сая хүмүүс хэрэглэхээр ялтчгүй энэ чинь хэмнэлт гарч ийн штэ. Энэ нь тэгээд амар тийм ухаалаг зохицуулт юм шиг хэрнээ нөгөө талдаа хэрэглэгчдэд хүмүүст ялтчгүй жоохон дарамт мэдрүүлэхээр цаг хугацааны шахалтанд оруулахаар жоохон дарамттай юм билээ. Ер нь Японы онцлогийг нэг үгээр хэлгээвэл би хэмнэлт гэж хэлэх байхаа. За бай.